За үзэгчдээ сайн бацгаана уу? Мөрөөллийн нэвтрүүлэг эхэлж байна. За бид энэ удаад нийт жүлчин төрс компани хамт олонтойгоо хамтраад мөрөөдлөө дурсамжуулгын сайн сайныг зарласан. За эхний оролцогч маань эхнэл хасын имлгээс Бямсрын гэгч маань шагналаа гардаж аваад эрхийн бичгээ гардаж авсан байгаа шүү дээ. Тэгэхээр тухайд бас дамбаад төрсэн сэтгэл байгаа хаа. Яг шагнал гардаж явах мөчөд бас тэр хүний хийж байгаа ажлыг хараад бидний сонголт бас зүв байжээ гэж бодсон баг. Бямд дулам таныг ажил бишгээр шагнаж байгаа. Тэгээд амьдралын сайхныг аялаас мэдрээрээ хайнаа арал руу Дараа жил би аялалд явнаа гэж бодчихсон. Баярлалаа. За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. За тэгээ өнөөдөр мөрөөдөл бидэг нэвтрүүлэгтэйгээ хамтраад ингээд хоёр дахь дугаараа бэлтгэж байгаа маш их баяртай. За эхний дугаараа та бүхэн үзсэн бол Бямд дулам гэгч маань тийм ээ. Одоо эхнэл хасын төвийн зөвлөгч гэгч маань байгаа. За би яг тухайн үед бас аялал хэрхэн шиг хардуулж өгч байхад бас сэтгэл их хөдлөж байсан. Яг тэгвэл яг нөгөө хүнээ олсон яг хэрэгтэй хүндээ тэгээ тэр хүний яг тэр мөрөөдлийг нь биелүүлэх яг тэр хүндээ энэ шагналаа олж өгсөндөө маш их баяртай байгаа. За бидний зүгээс бол мэдээж хэрэг одоо манай компанийн зүгт ингээл 7 хоног болгон өдөр болгон гэдэг юм уу жил болгон 40-100 хүн аялдаг байгаа. За тийм дотор мэдээж хэрэг бүгдээрээ л баяр хөөртэй аялдаг, зарим нь шагнуулаад аялж байгаа, зарим нь өөрийнхөө хөс хөдөлмөрөөр аялж байгаа тийм хүмүүс байдаг. Тэгээ яг тэр үед Бямд дулам гэгч маань одоо яг өөрийнхөө одоо энэ олон жил ажилласан тийм ээ энэ ажлын үр шим болон энэ одоо аз жаргалыгаа яг ингээд аяллаар ингээд мэдрэх тэр боломжийг нь манай компани болон энэ мөрөөдөл биелдэг компаниг биелүүлээд ингээд гардуулж өгч байгаа. Яг тэр хүч бол их гой санагдсан байлээ. Тийм тэр ихч маань одоо их баярлсан бах, баярлж байгаа бах. Магадгүй түүний тэр ихчийн эргэн тойрных гэр бүлийнх нь хүүхдүүд нь маш их баярлсан баха. Одоо нөгөө ихч маань гадаад паспорт авсан байгаа. Захиалсан байх гэж бодож байна. Тийм паспорт хөө бүр альж байгаач хөө онгоцонд сууж байгаагүй. Яста яг л нүдэ алсан урамшуулал шагнал байсан. Тийм тэгээд эхнэл хасын имлэг тэр дундаа эрчим тэмчилгээний тасаг гэдэг өөрөө их ачаал ихтэй дээр них хүнд хүүхдүүд ирдэ яг тухайн орчинд бас бид нар 2 цаг гарan хамтдаа ажилласан. За тэгээ бид нар Амлын ёсороо хотоос тийм ээ Улаанбаатар хотоосоо бас 2 хүн сонгоод тэгээ цаашлаад 21 аймагаас хүмүүсээ сонгоё гэж явж байгаа тийм ээ. За ингээ 2 дахь дугаар маань бас эхэлж байна. Нэг өсөндөө Бямд дулам гэгчтэй хамт явах. Хамт аялах дурсамжаа мөрөөдлөө тийм ээ дурсамж болох хүнийг сонгох гэж байна. За тэг 2 дахь нь ер нь бид нар монголчуудын бидний хэлснээр түүхий аялалчдаг. Тэгээд байгаа. Тийм бид нараас санал авч ирсэн шүү дээ тийм. Тэгэхээр ямар хүнийг аялуулвал зөв бэ гэдээ асууж чад түүхийнх ингэж нэлээх хүмүүс сэтгэлээ биччихсэн. Тий одоо дохижилт үйлчилгээний төвийн ажилчдаг тийм ээ. За энэ хүмүүс бол мэдээж та бүхэн мэдж байгаа. Өглөө үүрээр эхлээд тийм ээ бидний хотыг цэвэрхэн байлгах гэж их хичээдэг. Улаанбаатар хотын төлөө нойр хоолой хагаслаж хар үүрээр даарч хөөрч өлсөж цангаж явдаг байгаа. Тэгээ бид нар 2 дахь хүнээ энэ байгууллагаас сонгоё гэд бас энэ мөрөөдөл биелдэг багийнхантай хамт нийлж хагаад саналуудыг аваад мэдээж хэрэг бид нар бас энэ одоо саналуудыг зөвхөн албан байгууллагаас нь хамт олноос нь тийм ээ ирүүлсэн саналын дагуу явж байгаа. За өнөөдөр бид нар дээр энэ дээр ч нийтдээ 1 2 3 4 материал ирсэн байна тийм ээ. Энд дээр 2 гэхээр 5 хүний материал ирсэн байна. 5 хүний материал ирсэн байгаа. Бас л цаасан дээр цагаан нэрвчсэн энэ хүмүүсийг танихгүй, уулзж уулзраагүй. Гэхдээ энэ хүн яг хэрэгтэй хүнд энэ шагналд очиосоо гэж хүсэж байгаа. За мөн бас гадаад руу аялж байгаагүй хүн байх юм бол бид нар илүү их баярлна. За тэгээд тэр хүмүүс чинь бүхэл одоо дурсамж бүтээн гадаад паспорт авахаас ихсүүлээд дурсамж бүтэн. За тэгээ аялалд явна, аялалд яваад ирээ тэрийг маш олон хүүхдүүдтэй, гэр бүлийнхэнтэй, ажлынхантайгаа ярина тийм ээ. Мөн цаашдаа ажиллах урам зориг илүү орох байхаа гэж бодож байгаа. За энэ ирсэн нөгөө материалуудын юу вэ нэ одоо түүх гэх юм уу яг ямархуу журмаар наашгаа ирсэн тийм ээ. За бид нар нийслэлийн засаг дарганы хамгийн газрын одоо төвчлөлт үйлчилгээний газрын одоо компаниуд хувьдаа авсан байт юм ээ. Одоо туслан гүйцэтгэгч гээд тэгэхээр дүүрэг болгонд байгаа гэсэн үг. Дүүрэг болгондоо бас 2 3 байгаа гэсэн үг. Нэлээд олон газруудаас одоо материал бид нэр одоо ийм нүдэ алсан хүн байх хэрэгтэй байна. Одоо олон жил ажилласан. Магадгүй бас хүндэтгэх шалтгаантай гэдэг олон бас зүйлүүдийг хэлсний дагуу бид нарт бас энэ материалуудыг анкет болгоод бас ажил хөдөлмөртөө үнэнч олон жил ажилласан, өргөдөл хоолсон ч гэдэг юм уу аав ээж гэдэг ийм олон хүмүүсийн материалыг ирүүлжээ. Тэгэхээр эндээс бас сонгоход бас жоохон бас л өмнөх шиг эргэлзээтэй тий. Тэгэхээр бас ярилцж агаад
бид нар бас хоорондоо ярилцаад би ч гэсэн бас ер нь бодоод байгаа. Ганцхан энэ хүний одоо юу гэдгийг тодорхойлтоос нь болоод энэ хүнийг сонгох биш. За мэдээж цаа талд нь дэмжиж байгаа албан байгууллагын удирдлагууд болон за мөн хамгийн чухал нэг хамт олон хамт ажиллаж байгаа тэр хүмүүс нь халуун дулаан нам дэмжиж ер нь энэ хүнийг л аялуулчмаар байна тийм ээ. Энэ хүнд ямар ч тийм одоо татгалзах эрхгүйгээр аялуулчмаар байна. Одоо энэ хүн гэсэн хүмүүсийг л бас дэмжиж байгаа тэр хүмүүс бас илүү харж байгаа. За тэгээ мэдээж хэрэг тодорхойлолтыг уншиж байгаа. За тэгээд мөн олон жил ажилласныг бас харж байгаа тийм ээ. Анкетуудыг харж байхад бид нар 5 материал ирсэнс 4 нь эмэгтэй. Нэг эрэгтэй хүний материал ирсэн байна. Одоо тодорхойлолтууд нь уншиж байгаа бүгдээрээ л нөгөө өрх толгойлсон олон хүүхэдтэй гэж харагдсан байна. Тийм болохоор бас л яг л одоо хүнээ олсон тийм ээ. Эзнээ олсон шагнал байгаасай гэж хүсэж байна. Тэгээд бүгдийг ер нь бол уншиж танилцлаа. Тэгээд та эдийн зүгээс ер нь бас яг аль хүний сонгоё гэж байна. Ер нь бас санал онол байна уу тэгэхээр сонсъё. За миний хувьд бол одоо энэ нэг бидрийг бодвол бас биш байна. Энэ миний сонгосон биш байна. Энэ хүний сонгосон. За энэ бас 15 жил орчим ажиллаж байгаа. Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийг төгссөн, 74 онд төрсөн гэд энэ хүнийг сонгод юм уу гэсэн бодолтой байна. Ер нь яг ирсэн материалуудаас хамгийн олон жил ажилласан хүн байгаа. Энэ бүр одоо цалин бага бахаас ахуулаад одоо хэдийгээр нэмэгдсэн ч гэсэндээ одоо 15 жил бас ажиллаад явж байгаа гэдэг утгаараа энэ хүнийг сонгол зүгээр юм уу гэж бодож байна миний хувьд. Энэ хүмүүсийн материалуудыг уншиж танилцсан. Тэгээд надад энэ магсарж яваа хөөхтэй Эрдэнэ сувд гээд тийм ээ. Сая өөрөө чинь сонгосон энэ хүн бас яг ер нь бол шагналд нийцэх юм болов уу гэж бас би өөрийн хувьдээ бодож байгаа. Яг л хэрэгтэй үндэ энэ хүн маань яг л аялах ёстой юм болов энэ хүний яг мөрөөдлийг биелүүлчих юм сан л гэсэн л одоо нэг аялын компанийн хувьд бол тий байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ хүнийг аялуулах манай нөөжүүлж төрс компани бэлэн байгаа. За тэгвэл материалуудаас ямар ч сонгогдлоо. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хүмүүсийн бас мөрөөдлийг биелүүлж энэ чинь бас ховорхон штэ тий хэдий олон хүмүүс өсөл мөрөөдөл биелдэг гэсэн энэ олон хүнийг 40 гаруй хүнийг бас хайнааны халуун орон руу хаялуулна гэдэг бол үнэхээр сайхан сэтгэл. Одоо таны хамт олонд бол чин сэтгэлээсээ талархаж байна. Зээж төсөөлж байгаагүй өнөө маргааш магадгүй орон гэр ч юм уу одоо түрээсийн гэрт амьдардаг гэдэг байгаа штэ энэ хүмүүс гэхэд л тэгэхээр одоо орон гэрээ яах вэ гэж бодож хахад юм аялал мөрөөдөх юм л байгаа штэ яг бодит юм бол тэгэхээр энэ хүний мөрөөдлийг бас төсөөлшгүй тэр мөрөөдлийн биелүүлж гин гэдэг бол үнэхээр гайхалтай. Таны хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. За тэгэхээр одоо энэ Эрдэнэ сувд эгчдэрээ тийм ээ ажил тань танилцаад тэгээд мөн энэ шагналаа гардуулахаар цөмөрөө цаашаа явъя. За тэг ингээ хоёр дахь хүн маань сонгогдож байгаа. Болоогүй манайх тийм ээ. Дээрээс нь 21 аймгийн гихмшлэнгээр ингээ нийтдээ 40 гаруй хүн аялуулахаар бид төлөвлөж байгаа. Нэг аймгаас ер нь бол нэгээс 2 хүн. Нэгээс 2 хүн. Ер нь бол нийтдээ нэг 40 гаруй хүн л тооцоолж байгаа. Мэдээж бид нэр хотын төвийн 2 хүн байна. Материалаа нүүжүүлчин төрс компани нүүжүүлчин төрс гэсэн пэйж хаягийн мессенжер хаягаар одоо бид нар материалаа хүлээж авна. Мэдээж өөрийгөө би Монголд ийм хийсэн, ингэж хөдөлмөрлсөн, энэ хүмүүсийн төлөө ингэж ажилласан гэдэг бардам итгэлтэй байвал бид нар л өөрсдөө эзэн хаяглаа цагтлаа явуулж болно. Альсвал хамт олон найз нөхдөд тодорхойлоод одоо ийм мундаг олон хүний амь аварсан цусны доонор шүү. Энэ онцгой байдлын газарт ингэж олон хүний амь насыг аварсан шүү. Энэ цагдаа ингэж манай хүүхдийг ус аюулаас хамгаалсан шүү. Манай хөр бас нэрээ уцаар ярьж ирсэн. За. Одоо юу гэдэг мэйл хаяг ашигладаг хүн байвал танах руу яаж явуулах вэ? Бас хөдөө орон нутгаас хэцүү байна гэх тээ. Тэгээ бид нар бас хоорондоо ярилцж хагаад гэтээ дөрвөө Facebook хасаагүй бүгд одоо үзэж байгаа харж байгаа бүгд Facebook-т учраас манай компани нүүжүүлчин турс гэсэн Facebook руу ороод за тэгэхээр та нар боломжтой бол лайк шеэр хийгээд тэгээ манайх руу бас сэтгэлдээ бичээд тийм болохоор заавал нөгөө мэйлэр ч гэдэг юм уу албан бичгээр явуулах шаардлагагүй. Энэ хүний мөрөөдлийг биелүүлэх гэдэг хүмүүс байх юм бол манай компани одоо Facebook руу явуулаарай гэж хүсье. Энэ хүнийг л аялуулчих гэсэн хүн байвал мэдээ олсон. Тийм. Хамгийн гол нь яг нэг хүний төлөө л яваад идэх хүмүүс байдаг шүү дээ. Нэгэн дугаар одоо орон нутгийнхан ч гэсэндээ энэ нэг гэж юм одоо ингээд өөртөө зарцуулах юмаа хүн зарцуулаад хүний төлөө гэл нэг гүгээд байдаг нэг хүн байдаг шүү дээ. Тэгэхээр тийм хүнээс бас сонгож бид нарт материалыг явуулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр нөөжүүлчин төрс компани маань 7 хоног болгоны 2 дахь өдөр одоо 200 гаруй хүнийг одоо аялуулж байгаа шүү дээ. Тий өөрсдийн чартер нислэхээр гэсэн үг.
Тий. Одоо бид нэр энэ хүү аяллыг маань одоо юу гэдэг өнгөрсөн жилийн 2024 оны 12 сараас эхлээд 7 хоног болгоны давтамжтайгаар 7 хоногт нэг удаа давтамжтайгаар одоо 180 хүний бүрэлдэхүүнтэй онгоцоор явуулж байгаа. За одоо ингээд тий нэг удаа. Тэгээ 7 хоногт бишээ сар 4 удаа гэсэн үг шүү дээ. Тий. Одоогийн байдлаар бид нар 2000 гараад хүмүүс явуулчаад байж байна. Одоо ингээд дараагийн аялал маань 3 сарын 5, 3 сарын 12 3 сарын 26, 4 сарын 2-ын гихмшлингээр ингээд 7 хоног болгоны 3 дахь өдөр нислэгтэй байгаа. Хоногийн хувьд бол бас нэлээд урт санагдсан шүү. 7 шөнө 8 өдөрт байгаа. Тийм болохоор магадгүй та нар одоо заавал энэ азтан болоод ч гэдэг юм уу, заавал энэ шагнуулаад явах гэдэг байгаа биш тийм ээ. Бас хуваараа өөрсдөө аялах хамт аялах байгаа тийм найз нөхөд байх юм бол манайд хэзээ хандхад бэлэн байгаа. Бид нар 7 хоног болгон энэ аяллыг зохион байгуулж байгаа. Энэ жилийн 12 сар хүртэл үргэлжлэнэ. 100 ч гэсэндээ явна гэсэн. Бүх саруудууд 7 хоног болгоно л явна гэсэн байна. Хүүхдүүдийн хичээлийн сургуулийн амралт 6 сар, 7 сар наадмын амралт ч гэдэг юм уу, зуны амралтаараа та бүхэн бас явж болно. Одоо хайнааны тэр дундаа халуун орны хамгийн боломжит үнэтэй бараг хямдхан байж магадгүй шүү. Тийм аялал зарлагдаж байгаа гэж ойлгож байгаа. Тий, одоо нэгдүгээр шууд нислэгтэй гэдгээрээ давуу талтай. Хоёрдугаар одоо 2 3 хот дамжаад галт тэрэгч гэдэг юм автобус юм дамжихгүйгээр шууд ниснэ. Тэргээрээ давуу талтай. 3 дугаарт хоногийн хувьд 7 шөнө 8 өдөртэй. За тэгээ хөтөлбөртэй хоол унд зочид буудал унаа тэрийг хөтөж гайд бүх зүйл нь ороод өрдөө 3 сая 190 мянган төгрөгөөс харагдаж байгаа. Энэ маань яг сая өөрөө хэлснээр хамгийн боломжтой үн байгаа. Халуун орны хамгийн хайлал. Онгоцоор нисэж байна. Газраар биш, онгоцоор явж байна. Энэ маань давуу тал болж байгаа. Дээрэс нь манай онгоц маань нөгөө Улаанбаатараас шууд Хайнан буюу Саны хот руу нисэж байгаа. Тийм болохоор та бүхэн хамтдаа аялаарай, хамтдаа дурсамжаа бүтээгээрэй гэж хүсэж байна. Дараагийн сонгогдох орон нутгаас сонгогдох хүмүүсийн өмнөөс ч гэсэндээ бас баярлж байна. Одоо хэн байх бол ямар хүмүүс материал нь орж ирэх бол гэдэг бол үнэхээр бас сонирн байна. Хүлээлт үүсгэж байна. За баярлаа. За тэгвэл одоо хүндээ очиж эрхийн бичгийн гардаалаа тий. За. Хүндэт эс бямб дулам таныг аялал бишгээр шагнаж байгаа. Аа тэгээд амьдралын сайхныг аялаас мэдрээрээ хайнаа арал руу. Дараа жил би аялалд явнаа гэж бодчихсон. Баярлалаа. Болоогүй манайх 21 аймгийн гихмшлингээр нэг аймгаас нэгээс 2 хүн. Ер нь бол нийтдээ нэг 40 гаруй хүн л тооцоолж байгаа. Материалаа Ньюжүүлчин Tours компани Ньюжүүлчин Tours гэсэн пэйж хаягийн мессенжер хаягаар одоо бид материалаа хүлээж аавна. Мэдээж өөрийгөө би Монголд ийм хийсэн, ингэж хөлмөлсөн, энэ хүмүүсийн төлөө ингэж ажилласан гэдэг мэтгэлтэй байвал бид нар л өөрсдөө эзэн хаяглаа цагтлаа явуулж болно. Энэ хүний мөрөөдлийг биелүүлэх гээд байгаа хүмүүс байх юм бол манай компани одоо Facebook Messenger ч юм Facebook руу явуулаарай гэж хүсье. Дараагийн сонгогдох орон нутгаас сонгогдох хүмүүсийн өмнөөс ч гэсэндээ бас баярлж байна. Одоо хэн байх бол ямар хүмүүс материал нь орж ирэх бол гэдэг бол үнэхээр бас сонирн байна. Хүлээлт үүсгэж байна. Хүсэж байгаа бид нар маш олон хүний хүслийг биелүүлмээр байна. Мөрөөдлийг нь дурсамж болгомоор байна. Бид нар хүлээн авахд бэлэн байна. Аялуулахад бэлэн байна. Хэлж ярих юм байна уу? Би хаана өвчсөн юм байна уу? Ажил гарахад бэлэн. Хабыхаа зааварчилгааг сайн санаж ажиллана шүү. За амжилт. Цагт ажилд гарч ийн гэхлээр одоо өдөөс хойш хэд хүртэл ажиллах вэ? Өөрөөр 5 цагт ажилд гарсан үед ер нь цас их орсон байх юм бол орооны 5 цаг хүртэл 4-5 цаг 16-аас 17 цаг хүртэл ажилдаг. Энэ хугацаанд цас мэсээ ер нь бол бүр найрлагаа дуустдаг. Ингийн үед болохоор 14 цаг хүртэл ажилдаг. Тэгэвчлэн ахмад насны хүмүүс харагдаад байна. Хэдээс хэдэн насны хүмүүс ажиллаж байгаа вэ? Дийлэнх нь 45-аас 55 насны хүмүүс ажиллаж байгаа. Манайд хамгийн өндөр настай 64 настай хич байгаа ажиллаж байгаа. 28 жил төвхийн байгууллагад ажиллаж байгаа. Хүнд нөхцөл гэж явах бах тий. Хүнд нөхцөл. Өвлийн хөтөнд ер нь бол 6-аас 8 цаг гадаа ажилладаг. Зуны халуунд ч гэсэн 6 цагаас 8 цагийн хооронд ажилладаг.
Манайх 3 дүүргийн нутаг дэвсгэр зам цэвэрлэгээ цэвэрлэдэг. Бид нийтлэлийн төрс компанитай хамтраад мөрөөдлөд орсон жолгыг аялал энийг зарласан байгаа. Тэгээд бид яг өөрөөс өглөөний өөрийн 5 цагаас эхлээд одоо түүхийнхнийг дагаж ажиллаж байна. Өнөөдрийн хувьд бол нэлээд хүүтэн шуурхтай цас орж байгаа ийм өдөр биднэрт яг таарлаа. Тэгээд энэ түүхт ажиллаж байгаа нэг хүнийг сонгоод бид одоо Хайнааны халуун орон руу арал руу аялуулахаар болсон. Энэ баярт мэдээг дуулахаар бид одоо нэг өдрийнх нь ажлыг одоо хамтдаа дагаж одоо суралцахаар ирсэн байна. Тэгээд ер нь ажлын нөхцөл бол нэлээд хүнд одоо өглөөний үүрээр 4 цагаас босоод ажил дээрээ ирээд ажлаа хүлээлцээд 5 цаг гэхэд ажилдаа гараад цас орж байгаа учраас урьдчилж одоо давс цацах багаж хэрэгслээ бэлдээд одоо зам дээр гардыг байна. Тэгээд нэлээд одоо бид нар нэг 2 цаг орчим зогсоход нэлээд хүүтэн доороосоо жиндээд бас хүүтэн гэж мэдчихсэн ч гэсэндээ бас ийм хүүтэн гэж төсөөлөгөө тэгэхээр нэлээд хүнд нөхцөлд ажилт юм байна. Тэгээд ямар ч сан хүмүүс эхлээд засаа цэвэрлээд нэлээд ажиллаа хийгээд эхэлсэн. Тэгэхээр ажилтан цаад болохгүйгээр одоо бүгдээрээ ярилцлага авчиж хамтдаа. Ажлын нөхцөл хүндээ шүү те. Ажил жоог нэгэ цаснаар хүнд. Цаснаар үед гоё. Тэгсэн бидний ажил сайхан. Сайхан шүү дээ. Арт юмдаа их хөлөлтөд хамтдаг. Арт юм биднийг хамтдаг. Цэвэрх маань ийм байна гэдээ бидний магтдаг. Тийм л байдаг шүү дээ. Бидний ажил гоё шүү дээ. Өглөө ажил эхлэхээс өмнө талраа агуулгааг арилгаад нөгөө засаа цэвэрлээд. Тэгээд үйл ажиллагаа дуусчихдаг. Тий. Шантрах үе гарна. Байна. Үйл яг цас мэсөх ажил гарна. За ажиллаа гараад. Энэ ажил. За баярлалаа. Бас нэлээд чанга хүүтэн биш бай. Манай ер нь ажилдаг замууд нарийнх нь 2 урсгалтай нарийнхан голдуу зам учраас бид нар айр болох төгжрэнээс өмнө нөгөө замынхаа нөхцөл байдалтай харуулад төгжрэнээс өмнө ингээд цасаа арилгаж халтаргаа. Оржихтой бараг зэрэгцээл цасаа үлээлгээд. Тийг нь цас оржихтой зэрэгцээл цэвэрлээд эхэлдэг. Аль болох нэмэглээд багсгаад ингээл цэвэрлж явах ёстой. Нэвтрүүлгийн оролцогч гол хүн байна одоо хаана байна уу? Цэнхэр малгайтай тий ийм хар захтай хувцтай цэнхэр малгайтай тэр ихч байгаа. Ихчийн талаар нэг жахаа яриач. Манай ихч болохоор манай байгууллага анх ингээд зам цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулаад эхлэхэд хамгийн анхны минь ажиллаж байна. Тий ажил маш сайн нямба тэгээд тий ер нь ажилдаа зүрх сэтгэлээсээ л ажилдаг да. Харьцангуй одоо эмэгтэй хүний хувьд бол 15 жил гэдэг чинь бас л баггүй урт хугацаанд ажилласан гэсэн үг шүү дээ. Урт хугацаанд ажилласан олон хүүхэдтэй тэгээ олон хүүхэдтэй өсгөхийн хажуугаар ийм хүнд ажил хийдэг. Тэгээ өргөтөлгөөлсөн эмэгтэй байсан. Өргөтөлгөөлсөн эмэгтэй 9 хүүхэдтэй. Тэгээ 4 тусдаа гарсан 5 нь одоо ердөө цуг хамт амьдарч байгаа. Том хүн бас манад хамт ажилладаг. Одоо нөгөө баригдууд бол бас нэг хариуцсан газрууд дээр очсон байгаа юу? Тий. Нөгөө баригдууд болохоор хаан уул дүүрэг дээр, сонгийн хайрхан дүүрэг дээр бүгдээр ажилд гарцсан байгаа. Манайх яг өглөө застай үед 4 цагт ирнэ. Засбахтай үед бол 6 цагт ирж ажилдаа гардаг байхгүй. Тэгээд одоо орой хүртэл ажиллаад ажилласан. Тэгнэ. Загсан ер нь амс хийх цав гарч байна уу? Гарна. Бид нар ч өдөр цайны цагтаа цаа өдөр цаандаа ороод цаанаас гарч ирээл ажиллаа хийгээл тэгээ цагтаа буугаал явна да. Ер нь одоо өглөө баг шүндээ ирээд сурцсан гэсэн үг үү? Сурцсан. Тий, нийтдээ одоо би 10 гаруй жил энэ өмнө би Чингэлтэй дүүрэгт ажиллаж байгаа. Тэгээд нөгөө гэр холдоод гараад эдний компанид ороод 3 дахь жилдээ ажиллаж байгаа байхгүй юу? Энэ зам дээр ажиллахад хамгийн эрсдэлтэй юм нь юу аа? Ачаалал нь ч юм уу, хүндрэлтэй зүйл нь юу аа? Жолооч нар нэг жоохон шахаж орж ирээд жоохон хэцүү байдаг юм аа. Сөрөгчих гээл. Тий. Нэг удаа би шүргүүлж яасан гэхдээ гайгүй.
За. Ер нь нэг жоохон болгоомжтой ажиллахгүй хэцүү л дээ. Жахан уурлаатайгаа жолооч нар тандаж юу гэжлмээр байна та? Хүн болгон дор дороо ухамсартай байгаа ч бидний ажлыг хөндлөөч л гэж хэлмээр байна л да тий. За сайн байна уу гिचээ. За ганц нэг юм асуучих уу? За. Чанга биш өнөөдөр нэлээ хүүтэн таарчлаа. Харин тийм байна. Овоол жавартаа нийлээ бас энэ салхитай тэгээ зостоод байна да. За танилцъя. За намайг Магсарж уу Эрдэнэсовд гэдэг. Би энэ түүхэд 15 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бол нэлээ удсан ажилчдын тоонд орно. Тий, ер нь энэ компанид бол анх үүсэн байгуулагдаад анх бол яг энэ компанид ирээд одоо бол яг 3 жилдээ ажиллаж байна. Ордныхаа дүүргийн товчлт үйлчлэгэнд ажилладаг гэсэн бас талбай үйлчлэгчээр. Ам бол хэдүүлээ та? Би ам бол зургуулаа 5 хүүхэдтэйгээ байдаг. Нэг оюутантай, нэг жоохон бие махбод сэргээс ирсэн хүүхдтэйгээ, 2 ихэр маань 10 жилийн хүүхдүүд байгаа. За анх та ажилд орж байхад түүхийн цалин хэд байсан бэ? 15 жил юм. Намайг анх орж байхад түүхийн цалин 650 орчим байсан шиг санаж байна. Тэгээ нэмэгдсээр агаал явсан да. Анх намайг орж байхад тийм гар дээрээ би чинь 300 дээр 200 дээр л авдаг байсан. 300 хүргээл бүс мөнгөтэйгээ 300 аванс чи 200 хэдэг л авдаг байсан шүү дээ. Тэгээ суудгал шимтгэл юугаа төл илүү цаг нь ордог байсан бид нэр. Тий. Энэ цалин тэгээд амьдрал хэр хүрлцээтэй байсан. Тэр үедээ бол яасан тэгээ сүүлдээ бол ер нь тэгэл хүүхдүүд жоохон томроо сургууль соёлд ягаад гэхээр бас хүрлцээ жоохон муу болсон. Одоо бол арай хангалуун болсон шүү дээ. Одоо нэмэгдэж ирснээс хойш. Тий одоо сая сүүлд нэмэгдэж байна. Сая сүүлд 3 сая 500-аар сая 8 сараас эхэлж нэмэгдсэн шүү дээ. Хамгийн ачаалттай бол өвөл байна. Өвөл тэгээд бас 100 борооноор их бороо орсон үед одоо нөгөө шавар шавхаг лаг тэгээ нөгөө үерийн гамшиг үер мөрт чинь бид нар ч бас аягт аашд энэ тэнд үерийн урсгал хаал одоо ачаалттай ажил байна аль дүүрэгт байна тэр болгонд нь бас бид нар чинь ажиллана шүү дээ яг л шуурхаа зарлал бүрэн бүрэлдэхүүнээрээ ер нь амралтын цаг ер нь хэр гарч जैन чөлөөд өдөр цэвэрлэгээний үеэр ч гэсэндээ бас нэг цаг сайхан цай хоолндоо ороод амар нүглээ ирээд тэгээд ажлын 5 өдөртөө 2 өдрөө бол амарчин манах ажлын байран дээр ажиллуулцгээд нөгөө багж хэрэгсэл авахар хэрэгтэй бол нэлээд шүн шахуу ирж штэ та тэгэхээр одоо яаж ирж байна та өглөө манах бол нөгөө чиглэлээр хүмүүсээ ахуулдаг унаатай. Нэг хүндээ ингээ одоо чиглэлийнхаа хүмүүс нь ингээ суугалгаад аваад ирдэг. Тэг өглөөдөө ирэл аюулгүй ажиллагаа зааварчилгаатайгаа танилцаад гарын үсгээ зураал тэгэл бид нэр багж хэрэгслээ аваад томилогдсон зам талбай руугаа гараад ажилландаа өөртөө. За таач бүр ажиллах шинжиг байна. Миний бүр гар тасрах 2 цаг. Одоо ингээ өдөржингөө ингээ баг 12 цаг гадаа зогсчихоор ч одоо эрүүл мэндийн үед одоо гайгүй та шинжилгээ мэмжлэг. Бид нэр төрн жил болгон дандаа эмчийн үзлэг онцлогоонд орно. Жохон нүдний хараа жохон чих хоёр л жохон асуудал. Бусдаар бол манайхын төрн тийм асуудал байдгүй шүү дээ. Нүдний хараа гэдэг нэг гол нь олон жил ингээ гадаа ажиллаа нүднээс их нулимс гарснаас нөлөөтэй. Жихэнд олохоор зэрэг нэг машины дуу чимээ том машины дуу чимээ аягүйтэй л тэгдэг бахал гэж боддог шүү дээ. Тэрнээс бол өшөө нэг тийм өвдөж ярих тэр асуудал бол байдгүй бид нарт өөр. За одоо 15 жилийн хугацаанд одоо юу ийс тохиолдох вэ энэ зам дээр тий? Их юм үзлээ, их юм сурлаа. Хүн за суралцах юм байдгийн байна. Тэгээд суралцаа мэдлээ. Ер нь тэгэл алдарч ах уу болох уу гэж аюулгүй ажиллагаагаа өөрөө сайн хангаж багц зэвсэг ер нь тэгэл компаниас өгж байгаа бүхэл хэрэгслэл ер нь өөрөө зөв зохистой хэрглэж өөрөө л анхааралтай сайхан ажиллаж ивэл тэгэл болдгийм дөө. Шүргэх мөргөх юм гарч ив үү? Тийм тохиол яг өөр газар гарч л байсан бах над дээр яг өөр төр болог гарч байгаагүй байгаагүй. Аюулгүй ажиллагаагаа сайхан хангаад төмб тэмдэгээд хэрэгээ сайхан тавиад өөрөө бас ирж байгаа бас жолоочоос хүндлээд бас нэг энэ машин агүй одоо ачаа таваартай том тэрэг ирж өөл жоохон зайсгаад явган зам дээр гараад нэг ганц 2 минут бас хүлээх чигшээтэй. Тэр бол яг хувь хүн өөрөө л ухамсараараа л ажиллаж байвал тэгэл болдгийм да. Манай жолооч нар ер нь хэр ухамсартай. Яа одоо ер анх намайг ажилд орж хахад бас жоохон хүндгэлээс одоо л айгүй ухамсартай штэ. Уучлаарай гэж энийг таны тэргэнд хийж болох уу хийчихгүй энийг ингээд тавьж болох уу гэж айгүй хүндэлтэй асуу. Тэр тусмаа залуу жолооч нар бол айгүй сайн хамтлагдан штэ. Ингээд хийж хаад нэг ганц 2 замын нэг нуухны чи юу гэх чи ажи би шидээд та энэ юм халуун юм уучих та ингэж яагач та байж би хийгээд залуучууд айгүй уриалах юм байдгийн штэ залуу тэгэл нэг халуун цай аарц маарц авчиж өгч жишээний тэр за баярлаа хэрэгтэй яста амжилт гэл айгүй урмын үг мөг бас манай ард түмэн айгүй их өгдөг штэ бид нар өглөө айгүй
урамтай ажил эхэлчихээр тэр өдөр айгүй гоё урамтай баяр хэсгэлэнтэй ажиллаж байгаа. Тэгэл өдрөө өнгөрөөгөл орой тэгэл тэр хооронд дарга зэрэгнэр чинь бидний чи яриа шаалгана үзэн зааварч байгаа зөвлөгөөгөө манайхан тэрээрээ ингээрэй гэж айгүй асааж зөвлөн биднэрт. Тэгэл айгүй сайхан байдаг шүү дээ. Би бол энэ ажилд айгүй дуртай. Тэгтээ бас шантарч исэн үе байгаа юу? Анх орчоод бас нэг жоохон ичиж мичиг тэгэл нөгөө илүү цаг магаар ажиллаж байхдаа бас жоохон шантарч илсэн. Тэгээ сүүлдээ хүү яг сураад дасаад ирэхээр айгүй сайхан л идэг юм байлээ. Одоо ингээ өөр газар мазар ажилд орё гэсэн ямар ч тийм хүсэл эрмэлзэл байхгүй болчихдөг юм байлээ хүнд. Ер нь анх барагдсанаа цайлан багаас нь ахуулаад өдөрчлөө ажилласан байх тийм. Тэгсэн. Тэгээд амьдрал ч айгүй сайхан болоод ирсэн хүүхэн шууд том болоод ч ирлээ. Тэгээд амьдрал ахад цалин мөнгө хөрөлцөөтэй. Тэгээд хүн өөрөө л хичээвэл тэгээд болдгол юм байна гэж би бол өөрөө бодож явдаг. Харахуулсан саяхан хоёлаа баг хэдэн минут ярилцахаар л үүр цач юу ятчих ш гээгээ орчихсон шүү дээ. Тийм. Тэгээд бид нар чинь засмаас тэгэл хэдэд ингээ одоо өвлийн цагт чинь болоод эрт гээгээ ордгоо ш харанхуй байдаг. Тэр үед бидний айл болох юм багч хэрэгсэл энэ хувцаар таньж биднийг сайн харж ер нь тэгэл уртхаас жолоогоо сайн барьж уцаар л баг оролдож яваасаа л гэж хүсмээр. Уцаар их оролдож уцаар их оролцсноос болж аваар осол их гарч ийнү л гэж би өөрөө боддог. Ер нь миний өөрийн бодол. Доороосоо их дарах шинжтэй энэ ч хэдэн цаг зогсоод одоо би одоо нэг хэдхэн цаг байхад л ингэж гар асгачих гол хөл мүл ингээд дарж бас та хэд бол доотлоо хөл мөлөөсөө дарах нь гайгүй юу? Хөө бид нар бол тэгэл өвөл бол яг байгууллага компани болоод яг бидний өвлийн норм тохирсон хувьс өгдөг болохоор ер нь даарж марах нэг ажил нөгөөдөө байн хөдлөөд нөгөө зогсоо заагүй хөдлөөд ажиллаж яадаг болохоор daardгүй штэ. Бид нарт бол тийм даар маар гэсэн нэг тохиолдол гардгүй штэ. Гар маар хацар ам хайрглаа гэж байдгүй штэ. Хэлсэн болохоор миний хувьд бол айгүй чанга байна. Нилээн хүүхдэн тий өнөөдрийн хувьд ч гэсэн дээ цасан шуурхтай байлаа шүү дээ өглөө тий. Тэгэхээр таны хэд ч бас нилээн халууцдаг гэдэг ахын таа болохоор. Тий. Энийхэд яг нэг тасралт хөдөлж яадаг болохоор халууцж яана гэ тэгээд идэгий. Өглөө бол нилээн хүчтэй салхитай байсан. Ер нь жавартай байлаа. Одоо арай нэг айтайхан гайг болж. Одоо уураад гайг болж байна. Ер нь эдэд 3 сар гарцсан болохоор хайрцангуй гайгүй. 12-1 сард бол ер нь тачигнул шүү дээ. Энэ нэвтрүүлгээр гарч байгаагийн хуваар тийм ээ. Та нар ард иргэдтэй болоо жолооч нартай тий. Яг юу захимаар тий одоо та нар ажил хийж яхад хүндрэлтэй тий. Одоо тамхины ишээ битгий аяасаач гэдэг юм уу? Шүнсээ битгий аяасаач гэдэг юм тий. Яг нэг хүн болгон бас дотроо нэг боддог бах тий. Хилчгийн сан. Энэ нь илүү их цэвэрлэхэд их сэтгэлд их муухай байдаг ч гэдэг юм тий. Тийм боддог юм та бүхэн хуваалцааш яг энэ зургатаар тийм ээ. Ард иргэдтэй зориулаа яад энийг хилчгэд тийм ээ. Яг биднийг шүүрдээ явж хат жолооч яг шүүрдээ явтлыг хайчдаг байхгүй. Яг ирэх хэлтэй өөртөө ирээд авчихдаг. Тэгээд үүртэй шүү дээ. Тий сайхан шүү дээ. Нүүн хүний Алтай аймаг гэдэгтэй холбогдол утсаараа баг оролдооч гацаамж явж байхдаа манай жолооч нар ихэнх харах бүгдээрээ уцаа бертэн зогсчихдаггүй. Тэгэл 1 секунд төтөл 1 минутын дотор хүний Алтай аймаг эрсддэг байхгүй. Тэгэхээр манайхаа анхааралтай байгаач уцаад битгий оролт гэр орондоо сайхан амарч байгаа үедээ уцаа оролдоорой гэж хэлмээр байна.
цэвэрлээд эргээд харахад 50-ын шиг хайчихна. Дотроосоо чихрийн цаасаа гаргаа хайчихна. Тэгээ одоо энэ цасмаас хайлсан үед ингээд хажуугаар явахдаа боловсон явах амар ингээд хамаг гэдэг нөгөө шавхаагаа ингээд биднэрлөө ингээд цацчихдаг. Тэр мөрөн дээрээ л жоохон анхааралтай байвал бусдаар бол гайваа манай дажгүй. Энэ хүмүүс ингээд одоо сайхан цэвэр сэмцэр байлгын төлөө ингээд ажиллаж яхад бас иргэн бүр өөрсдөө дор бүрээ ухамсартай хандаад хогийн савнд хогээ хийж хөвшөөсэй л гэж хэлээ. Жохоо уцаа ухаад машина барьж аваач мэддэхгүй яаж аваач мэддэхгүй. Тэрэг мэрэг айл мөрөгчих гээд тэгэл тэрэг мэрэг байрлуул явахороо тэргээ хол тавилтаа гэж хэлэх явдаас. Жохоо соёлтой л оролцмаар гэсэн. Айдруу бас түрмгийлж дайрах уу? Дайрах уу гараа шүү дээ. Тэгэл гаагүй. Машиныхаа цонхоор хогоо бити аяараа л гэж хэлээ. Зарим зүгээр хаалгон болоо шууд шүүрчихт наажууд наачдтэй. Та нараа авах хөстө цэвэрлээрэ. Тий, тийг зарим нэгэн хэлэн, зарим нь бол соёлтой, зарим нь хогийн сав руу авчираад өөрсдөө хийчин. Зарим нь бол шууд зам дээрээ аячаа явчихна. Хайж байгаа жолооч нарт одоо соёлтой оролцоо л гэж хэлээ. Цонхоороо битээ тамхиныхаа шиг гаргаа шийдээрэй л гэж хэлээ та. 3 сая 500 болсон ажилчид минь бүр амьдралын чанарын дэвшлээд айгүй илт мэдгэж байгаа. Ер нь илт амьдрал нь сайжирч байгаа, харагдаж байгаа. Мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Түүхийнхэнтэй нэг өдөр хэсэг хугацаанд бас үүрээс эхлээд ажиллаа. Бас амаргүй байдгийм байна та хэдийн ажил өглөө эртлэн босох. За тэгээд хүүтэнд бас тэр салхи шуурга одоо өнөөдөр даалга цастай байхад ажилласан бас нэлээд хүнд даарлаа миний хувьд. Та хэд бол өстой ажирахчгүй сурцсан ажиллаж байна. Та дээр үнэхээр их бахархаж байна. Одоо бидний цэвэр цэмцгэрийн төлөө бас хичээж ажиллаж байгаа та бүгдтэй баярлалаа. Тэгээд мөрөөдлийн нэвтрүүлгийг та бүгд мэдэх бах те. За мэдээж нэвтрүүлэг маань очсон газар бүртээ аз жаргалыг биелүүлдэг амьдралын нандин дурсамжийг өгдөг. Тэгээд энэ удаад ч гэсэндээ та бүгд дээр ирсэн бас мэдээж том бэлэгтэй ирсэн байгаа. Би бүр хэлхээс өмнө догтлоод байна. Тэгэхээр New Julchin Tours компани менежер, аялал менежер Дамба маань одоо сюрпризийг задлах нэ. За та бүхэндээ мөн дахин баярлалаа. За би болохоор New Julchin Tours гэдэг аяллаа компани менежер Дамд орж байна. За манай компани мөрөөдөл гэдэг нэвтрүүлгийн багтай хамтраад одоо мөрөөдлийг дурсамжуулгая. Одоо энэ хүү төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Одоо New Julchin Tours компаниар хайнаан руу аялах эрхийн бичгээр би нэг хүнийг шагнах гэж байгаа. За тэгээд Түүхийн 1000 гаруй ажилчдаас тийм ээ маш олон газраас биднэрт ингээд санал ирүүлсэн. За тэгээд бид нар саналуудыг одоо нягтлж үзээд тэгээд нэг хүнийг сонгосон байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ энэ хүү баярт бичгийг хуваалцах гэж байгаад маш их баяртай байна. Тэгээд нэг хүний мөрөөдлийг дурсамжуулгын цөмөрөө. За энэ хүн маань би мэдээж тэр хүнийг бол танихгүй. Анкетууд нь ирсэн. Тэгээд харж агаад, уншиж агаад, хоорондоо ярилцж агаад тэгээд ерөнхийдөө сонгосон байгаа. Энэ хүн маань тэгээд энэ аяллаар яваад дурсамжаа бүтээгээд ирээд мөн илүү уран зоригтой ажилласаа гэж хүсэж байна. За тэгээд энэ хүнээ зарлая. Тэгээд энэ маань хайнаа аялах эрхийн бичиг байгаа. Нэр нь болохоор им Эрдэнэ сувд. За хайнаан руу аялах эрхийн бичгээр манай компани зүгээс мөрөөдөл бэлдэг юм нэвтрүүлэгтэй хамтраад шагнаж байна. Тэгээд та мөрөөдлөө биелүүл сайхан аялаарай гэж. За вау. За хамт та бүхэндээ баярлалаа. Удирдлага дарга нартаа бас маш их баярлалаа. Хамт олондоо ч сайн их баярлалаа. Энэ дурсамжийг стартгаа дахиж хичээ сайн улам ажиллана гэдэг хэлдэг амлая. За их ч ер нь ямар нэгэн хар авсан уу үгүй юу? Үгүй. Үгүй юу. За бадаг. Айлыг тийш аялж ийсэн үү? Үгүй. Аялж байгаагүй. Паспорт байгаа юу? Баггүй. За онгоцон сууж ийсэн дгүй.
Айгуул яваасан ч та. За яг л бидний хүч одоо зорж исэн хүнээ одоо эзэн бол та мөн байна. Таны анкетыг бид нэр авсан. Тэгээд одоо бидний ста нөгөө хотоо цэвэр ажиллахын төлөө өвчин бүрийн хүртэл ажилладаг таны бас урамшуулад одоо нийжүүлчин турс компани мөрөөдлийн нэвтрүүлэг хамтраад мөрөөдлөд орсон жолгын энэ аялаа энийг зарласан аяны хүрээнд хамгийн анхны хүн маань одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Бямсүрэн гэд хүн сонгогдсон. Яг хоёр дахь хүн нь бол одоо та бол сонгогдож байна. 1000 гаруй ажилчдаас та сонгогдож Хайнааны халуун орон руу бидэнтэй хамт аялах нэ. За баярлалаа. Ста маш их баярлалаа. Танаа хамт олон доолон ингээд одоо бүх хөдөлгөөн найз зөвхөн ингээд ажлынхаа хамт олонд энэ өгөгч эрхэм бичиг өгж байгаа энэ хатгаажсан бас маш их баярлалаа. Байна. Ээж нь мөрөөдөл биелэх юуны нэвтрүүлэх дараад аялын эрхийн бичгээр шагнууллаа минийхээ. Хайнаа гэж байна. За мөрөөдлийн нэвтрүүлэг нийжүүлчин төрс хамтраад ээжийнх нь ажил хөдөлмөрийг үнэлээд Хайнаа руу аялах эрхийн бичгээр шагнасан сая. Тэгээ баяраа одоо хүүтэйгээ овалцъя тантай залгаж ярьж байна. За. Тэстэ баярлалаа. Танаа хамт олон хүн баярлалаа. Тааштай ажлын хөдөлмөр амжилттай. За баярлалаа танд. Айгуу дурсамжтай одоо яг ингээд он өдөр судартайгаа одоо ингээд цаг минуттай ингээд өөрөө бол сайн хизээш мартахааргүй л дурсамж үлдлээ надад бол айгуу том дурсамж айгуу том бэлэг болж үлдлээ ингээд компани зүгээс ингээд оруулаад бас нийслэл рүү явуулаад ингээд танаа нэвтрүүлэг ингээд энэ олон мянган ажилч дундаас бас ингээд нэг хүнийг баярлал шалгана гэдэг чинь бас их том айгуу том завшаал гэж би бодож байна. Амтлаа ер нь яаж өнгөрүүлдэг вэ? Гэр зураал тэгэл бүх шуутуудтайгаа гэр зураал гэдэг дөө ер нь. За тэгвэл энэ жил бүр хол аялах нэ бидэнтэй хамт халуун орон руу аялах нь. За. Тэгээ одоо удахгүй паспортаа захиалах нь шүү дээ тий. За. Хүндэт эс бэмд дулам таныг аялал бичгээр шагнаж байгаа. Тэгээд амьдралын сайхныг аялаас мэдрээрээ Хайнаа арал руу Дараа жил би аялалд явнаа гэж бодчихсон. Баярлалаа. Эрдэнэ суг. Хайнаан руу аялал эрхийн бичгээр манай компани зүгээс мөрөөдөл бэлтгэх нэвтрүүлэгтэй хамтраад шагнаж байна. Тэгээд та мөрөөдлөө биелүүл сайхан аялаарай. Ингээ хоёр хүмүүс сонгогдож байгаа. Болоогүй манай 21 аймгийн хэмжлэнгээр нэг аймгаас нэгээс 2 хүн. Ер нь бол нийтдээ нэг 40 гаруй хүн л тооцоолж байгаа. Материалаа нийжүүлчин турс компани нийжүүлчин турс гэсэн пэйж хаягийн мессенжер хаягаар одоо бид материалаа хүлээж авна. Мэдээж өөрийгөө би Монголд ийм хийсэн, ингэж хөдөлмөрлсөн, энэ хүмүүсийн төлөө ингэж ажилласан гэдэг мэтгэлтэй байвал бид нар л өөрсдөө эзэн хаяглаа загтлаа явуулж болно. Энэ хүний мөрөөдлийг биелүүлэх гэдэг хүмүүс байх юм бол манай компани одоо Facebook Messenger ч Facebook руу явуулаарай гэж хүсье. Дараагийн сонгогдох орон нутгаас сонгогдох хүмүүсийн өмнөөс ч гэсэн бас баярлж байна. Одоо хэн байх бол ямар хүмүүс материал нь орж ирэх бол гэдэг бол үнэхээр бас сонирн байна. Хүлээлт үүсгэж байна. Хүсэж байгаа бид нар маш олон хүний хүслийг биелүүлмээр байна. Мөрөөдлийг нь дурсамжуулмаар бид нар хүлээн авах бэлэн байна. Аялуулахад бэлэн байна. Хүний харгаа дэндүүжэн дэлгээ харгүй замаар шатхаад хүсэл мөрөөдөл биелэх ёроостэй. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг нийжүүлчин төрсөн мөрөөдлөө дурсамж олгын аялаа энийг зарласан. За эхний хүн маань эхнэлгсэн эмнэлгээс Бямсүрэн гээд эрчим эмчилгээний сувилагч маань шалгарч Хайнаа руу явах эрхийн бичгээр шагнагдсан бол яг одоо Түүхийн одоо төлөөлөл ажилчин 1000 гаруй хүнээс хонгогдож одоо хэдхэн хоногийн дараа бидэнтэй Хайнаа руу аялахаар болж байна. Тэгээд хамтран ажилласан нийжүүлчин турс компани хамт олондоо чин сэтгэлээсээ талархлаа. Та бүхэндээ маш их баярлалаа. За их ч одоо гадаад паспортоо бэлдээд чемоданаа бариад явах нь биш үү? За таны мөрөдлийг бид дурсамж болгоно. Та бүхэндээ маш их баярлалаа. Бангкокоор очих учраас усны хуцаа илтгэх нь шүү дээ. За хуцаа илтгэх нь шүү дээ. Тэнд та хэдэн градус гэж бодож байна? Ста сайн мэдсгүй л яг хэдүүдийн хугацаагаа сайн мэдсэнгүй. 4 сард явна 30 градус байгаа. Тэгэхээр бүр зуны хуцаа. За.
За. Яг зөв балаачтай усны уцтайгаа явах нь. За.